Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Боки байна. Бокигийн тэмдэглэл 2 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт та бүхэнд Вьетнамын Хой An нэртэй эртний хотод очисон тэмдэглэлээ хүргэх гэж байгаа юм. За энэ хотод бол эртний гар урлаачид маш их байдаг. Тодруулж хэлэх юм бол өнөөдрийн дугаарт бид гар аргаар үйлдвэрлэдэг эртний Khao Lao нэртэй гоминг хэрхэн хийдгийг үзүүлэх гэж байна. За нэмээд бас гар урлаачид сүрэл за мөн зигс зэрэг ургамлаар дэвсгэрийг хэрхэн урлаж байгааг харуулах болно. За нэвтрүүлгийн төгсгөлд буднаарын архийг хэрхэн хийдгийг харуулах болно. Тэгэхээр өнөөдрийн энэхүү дугаартаа бас цаг хугацааны хувьд нэлээд хэмнэлт хийсэн. За анхны дугаар бол 21 минут болсон бол өнөөдөр үндсэндээ 10 орчим минутын хугацаанд үргэлжлэнэ. Найзуудын зөвлөснөөр бас бүх яриануудаа текст хэлбэрт оруулаад хадмал болгож оруулж байгаагаа энэ ташаанд дуулгая. Ингээд миний энэ удаагийн дугаартай хамтдаа байна уу гэж хийж хөнгөлөвсөн. Yeah, here guys, this is the ancient workshop. Over here, this old man, Mr. M, is the owner of the place. Тэр бол энэ газрын 5 дахь үеийн залгамжлагч. Үнэн хэрэгтээ эхнэр нь даргалдаа. Бусад улсад яадгийг нь мэдэхгүй ч Вьетнам эмэгтэйчүүд илүү эрх мэдэлтэй байдаг. Энд гэр бүлийн хоёроос гадна тэдний үеэл өдөр бүр ажилладаг. Жилийн 364 хоног галзуурмаар ажиллаж ганцхан өдөр л амардаг. Тэр нь Тет буюу цагаан сар, хятадын шинэ жилтэй адилхан. Учир нь 5 үе дамжсан Khao Lao гомин урлаач Эмгой болон хөрш дүүгийнхэн цех зогсгол юм бол гар аргаар хийдэг энэ гомин Hoi An даяар тасрах болно. Тэд өдөр бүрийн шөнийн 1 цагаас гомингийн зурмага бэлтгэснээр ажиллаа эхэлдэг. Гомингийн зурмгийг бэлтгэхэд будааны гурил, ус, нэгэн төрлийн модны нүүрс хэрэгтэй. Ус гэхээр зүгээр л нэг ус биш шүү. Зөвхөн энэ тосгонд байдаг 1100 жилийн түүхтэй худгийн усаар зуурна. Өөр усны талаар бодохын ч хэрэггүй. Усны эрдэс, дээд зэргийн зөөлөн амтны гоминг онцгой болгодог. Сүүлийн чухал орц нь чамаарл дээр л ургадаг нэгэн төрлийн ирлиз мод болох Ficus altissima-гийн холцыг шатааж үнсийг нь гоминд хийхэд ашигласан байгаа юм. Гайхалтай арга байгаа юм шүү. Ундах нойроо хугаслан байж бэлтгэсэн зурмгаан сайтар нухаж, жижиглэж, элдэж эцэст нь хэрчнэ. 2 өөр төрлөөр хийнэ. Урт нарийн богино дөрвөлжин. Бэлтгэсэн гомингоо сайтарт тосолж жигнүүрийн тавцан дээр тавиад жигнэн, эхлээд 1 цаг жигнээд гаргаж хэсэг сэврэнэ. Дараа нь дахин 1 удаа цаг орчим жигнэж байж сая бэлэн болно. Дөнгөж гарсан гомингийн амт нь үнэхээр янзтай. Бага зэрэг зажлууртай, бас өндөгний амттай. Гол нь яагаад өндөг амтагдана гэж тэр л үнэхээр сонирм. Энэ гоминг 100,000 гаруй нутгийнхнаас гадна өдөр бүр ирдэг 5-аас 7,000 жуулчин бүгд л идэхийг хүсдэгч 5 үе дамжсан нууц жорын эзэн ах дүүсийн гэр бүл өдөрт ердөө 200 орчим килограммыг л үйлдвэрлэдэг. Тэд энэ уламжлалаа өвлүүлэхийг хүсдэгч гэлээ 3 хүүхэд нь хот газар барааджээ. Энэ л тэднийг зовоож байна. Hoi An хот зөвхөн дэнлүү, хуучны гудамжаараа бус үе дамжин өвлөгдсөн гар урлалаараач бас алдартай. Тэдний нэг нь уламжлалт дэвсгэр нэхэх урлал юм.
Эндхийн дэвсгэрийг ихэвчлэн голын эрг, намгархаг бүсэд ургадаг зигс, сүрэл зэрэг ургамлаар уралдаг байна. Ургамлыг хураасны дараа нар салхинд сайтархтааж хэмжээ өнгийг нь ялган ангилдаг. Дараа нь байгалийн болон орчин үеийн будаг ашиглан улаан, шар, хөх, ногоон зэрэг тод өнгөөр будаж дахин хатаа. Ингэснээр өнгө нь удаан хадгалагдаж дэвсгэр нь илүү үзэмжтэй болдог. Нэхих ажил бол хамгийн чухал үе шат. Модон суурьтай энгийн боловч нарийн ажиллагаатай нэхмлийн төхөөрөмжтөр хоёр хүн зэрэгцэн сууж, нэг нь утас чиглүүлж, нөгөө нь химнэлтэйгээр дарж сүлжинэ. Гар, нүд, хөдөлгөөний төгс зохицол шаарддаг энэ ажил олон жилийн дадлаг туршлагаар бий болдог. Тиймээс нэг дэвсгэр хийхэд зөвхөн хүч хөдөлмөр бус, ур чадвар төвчээр заах хэрэг гарна. Энэ дэвсгэрийн онцлог нь өнгөний хурц хослол, геометрик, бат бөх чанар юм. Зарим нь өдөр тутмын хэрэглээнд зориулагддаг бол заримыг нь жуулчдад зориулсан чимэглэлийн бүтээгдэхүүн болгон уралдаг. Энэ урлалын үндсэн нь зөвхөн нэг идэл хийж байгаад бус, гэр бүлийн уламжлал, нутгийн соёл, хөдөлмөрийн хүндэтгэлийг дараагийн үед өвлүүлж байгаад орших юм а. Тиймээс энэ хотод очисон хүн бүр дэвсгэр нэхэж байгаа энэ дүр зургийг харвал зүгээр нэг үйлдвэрлэл бус амьд соёлын өвтөө нүүр тулж байна гэсэн үг юм. Хоёрын соёл ахуй амьдралтай салшгүй холбоотой нэгэн уламжлал бол будааны архи нэрх арга юм. Энэ нь зүгээр нэг ундаа бус. Олон үе дамжин хадгалагдсан гар урлал гэр бүлийн нууцчор нутгийн амьдралын нэг хэсэг болж иржээ. Будааны архийг хийх хамгийн ихний алхам нь чанартай будаагаа сонгохоос эхэлдэг. Ихэвчлэн анхлын үнэртэй сардуул ихтэй будааг угааж цэвэрлээд жигнэж болгоно. Болсон будааг хөргөсний дараа эсгэх зориулалтын хөрөнгөтэй хольж том шавар ваар эсвэл битүү саванд хийж хадгалдаг. Энэ үе шатанд хэдэн өдөр, заримдаа хэдэн 7 хоногийн турш байгалийн аргаар эсэлдэж будааны сахар спирт болон хувирдаг байна. Эсгэлт дууссаны дараа дараагийн чухал шат нь нэрх ажил. Эсгсэн будааг усны хамт том тогоонд хийж халаана. Ууршиж гарсан спиртийн уурыг тусгай хоолоогоор дамжуулан хөргөж шингэн болгон цуглуулснаар будааны архи бий болдог. Энэ бүхэн галын хүч, температур, хугацааг нарийн тохируулах мэдрэмж шаарддаг учраас туршлагатай хүмүүсийн ур чадвар хамгийн чухалд тооцогдно. Ингэж гаргаж авсан будааны архи нь тунгалаг өнгөтэй, зөөлөн үнэртэй, амтандаа будааны үүл ялэг, чихэрлэг өнгийг агуулсан байдаг. Зарим нутагт эмийн ургамал, жимс эсвэл үндсээр амталж өөр ингэсэн өрмөц төрөл бий болгодог. Тиймээс эндхийн будааны архи бол зүгээр нэг ундаа биш ээ. Вьетнамчуудын ахуй соёлын амт гэж хэлж болно. Баярлалаа. Өнөөдрийн дугаарыг хүлээн авч үзэж надтай хамт байсан та бүхэнд маш их талархаж байна. Та бүхэнд таалагдсан бол бусад хүмүүст бас одоо хуваалцаж үзүүлээрэй. Мөн YouTube channel-ыг маань subscribe хийгээрэй гэж та бүхнээс хичээн хүлээвсэ. Баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзъя.